жоохон гонигтай юм ярил саамжуудаа бүхөр барилдахад өсвөрийн тамирчин төрүүлэхэд залуучуудын тамирчин төрүүлэхэд зардлаа өөрсдөө гаргадаг. Манай аав ээж айлын одоо 12 хүүхэдтэй айлын хүүхдүүдээс одоо ингээ хоёр талаасаа нийлсэн хүмүүс байдгийн. Тэгээд миний хүү ингээ тэмцээнд орох жоо ингээ хичээ 5 жилийн турш 5 дэлхийн аврах 5 удаа хүн болгон дээр нүрээ ингэж уулзуулан байран түүхий давдаг манайх. Одоо нэг аав үнэртэй нүү өлөн биш үү? Хоньны гиз. Тэрийг ингээд давс цацаад ингээд яагаад ингээд идэх хоол байхгүй. Манай баг дохин дүү төрч. Дөнгөж юм нэлэх, ээж маань нэлэх биетэй. Хот бараадаад Улаанбаатар хот бараадаад одоо яг намрын 0-ын цасны үед том тэрэгэн дээр чичрээд тэгээд 61-ийн гарам одоо яг хот руу бараадаа тэрийгээ тушаагаад тушаасан мөнгөөрөө тэгэхэд чинь би өсвөрт барилдаг байсан. Өсвөрийн яг тэр өлөнгөө тушаагаад олсон 60 эдхэн мянган төгрөгийн гэр бүл маань дампуурчихсан хоосон байгаа штэ тий. Яг тэр ачааны тэрэгэн дээр гараа өргөө зогсоод би ээжтэйгээ бээрээд ингээд зогсож байгаа 60 мянган төгрөгөө ээж ингээд хатгцсан. Надад 30 мянган нөгөө минийхөө төрүүлэхгүй байсан чи яах вэ? Гэхдээ зорилгодоо хүрээрээ гээд өөлөө сууж яхаа. Одоо 10 хэдэн жилийн өмнөх юм би ингээд мартдгүй шүү. Эргэн санаа гэдэг юм уу? Уртлын одоо хурс айлаасаа нэг будаа зээлээл минийхүү сэргэлийн юм чи ингээд гүүгээд иргээл нэг 500 г будаа штэ. Зам өндлөн гарч явж байгаа маах нэг саарл нохот байсан. Би тэгэлдээд унаад ингээд нэг хөлөнд нохоо орооцолдоод унж байгаа байхгүй. Тэгээ би ингээд нөгөө унахтаа будаагаа асгачаад тэгээ асгасан будаагаа ингээд аав ээж хоёроосоо ингээд яаж олсон бэлээ гэдгийг ингээд мэдж байгаа учраас ингээд салгалаад тэрийг ингээд шорон дотроос түүгээд явж исэн түүх хүртэл байдаг учраас одоо миний одоо хийж байгаа ондоо энэ эцсийн үзнэ гэдэг байгаа энэ зориг тавьчихсан спортод ерөөсөө амар том золиос байгаа учраас ерөнхийдөө одоо зогсохгүй байхаа. Тэр одоо туулсан замаа эргээд ярихад маш дурсамжтай маш сайхан зүйл байна. Хөгшрөөд ямар нэгэн зүйл бид харамсахгүй. Тэгэхээр